Таны сонсох суваг өгүүлж байна. Джек Лондны зохиол. Туйлын туяаны охин. Нөгөө юу гэдэг бэлээ? Залхаг залхуу амтан, муухай залхуу. Тэгээд бас миний нөхөр болох санаатай горцны гарц. Залхуу амтан бүр хизээч миний нөхөр болохгүй. Joy Molino Джек Харрингтонд төс тас шулуухан ингэж хэлсэн бөгөөд төрөөхөн энэ санаагаа Лой Савойд бас нуулгүй өчжээ. Гэхдээ төрлөх хэлээр эл дол болтол нь хэлжээ. Joy чи сонстоо. Үгүй. Яахаараа би залхуу амтны үгийг дуулах ёстой юм. Миний араас сүүдэр шиг дагаж, миний урдсанд бүгчгэд ажил төрөлчгүй, алхаж хэвдэх шиг адгийн юм хаа байна. Та ер нь яаж айл гэрийн амин зуулгыг залгуулах юм? Танд чигчийн толион чиний алт байна уу? Гэтэл бусдын цөмөөрөө халаас дүүрэн алттай балхалцаж явна. Би үхэр шиг зүтгэдэг Joy. Өдөр бүр Юконы сав судгалаар сөхөрч унтлаа. Сөртөнгөө сөнтөл явдаг. Одоо ч дөнгөж эрчгэд байж байна. Нохос маань хүртэл хариугүй уяатгна. Яахав тэдний аз таарч алдаг атгаар алт олоол биз. Миний аз од гийхгүй байна. Үгүй ерөө. Тэр Маккормик яагав? Нөгөө улаан арьс давгаатай тэр хүн Клондайкийг анх нээхэд чи яагаад араас нь ихэд яваад очоогүй юм? Бусд нь явсан, цөм баяжсан. Хараач та мэдэн дээ. Бэдэггэд тэр хол танны ихэд алт хайж явсан. Тэгэхээр яаж энэ Элдорадо Боназегийн тухай дуулж сонсох юм? Эрсэн хизээний улсын сүүл мушигсан байсан. Хэмээн Харрингтон бие өмөрлөө. За яахав тэр өнгөрч. Гэхдээ та нөгөө юу? Таны толгой эргээд мангуурч орхиж. Юу гинэ? Толгойч нь эргэчихжээ. Юу гэдэг бэлээ? Харанхуй тэмтэгчсээр байгаад. Гэхдээ одоо ч оройтох юм. Энэ Элдорадо голын савд их алттай нэг газар бий. Гэтэл яг тэнд нэг хүн шон хатгачгаад алга болчихсон. Хаач утсан юм бүү мэд. Хинчүүл мэднэ. Энэ утгаарлаа эргэж үзэгдээгүй. 60 хоногийн дотор тэр газрыг эзэмших зөвшөөрлийг өөр хинт ч өгөх ёсгүй. Тэгээд гэнэтхэн цөмөрөө баахан хүн амтан. Нөгөө юу гэдэг бэлээ? Нөгөө газарт чинь шон шахаар дэрхийн ухасхийд сүйд майд болно. Тэгээд цөмөрөө эргээд давхина. Ямар хурдан давхина гэж салхи шиг довтлно. Зөвшөөрөл авах гэж л тэр. Тэднээс нэг нэн л баяжна. Нэг нь гэр орондоо идээд баршгүй хоолтой болно. Энжигтэй мэдээ сэтгэлийг нь сэрх хийлгсэн ч Харрингтон хүний урманд царайгаа хувиргалсангүй. Хугацаа низээ дуусах юм. Газар нь хаа юм гэж тэр асуул. Өчигдөр орой би бас энэ тухай Луи Савойтой ярьсан гэж хүүхэн түүний асуусныг ер сонсоогүй айтай өгүүлээд тэр газар түүнийх болох байхаа гэлээ. Луи Савойг чөтгөр аваг. Луи Савой өчигдөр манай утсанд сууж байхдаа юу гэсэн гэж? Joy. Би бэр хүчээр хинээс ч дутахгүй. Ноход маанч хүчрхэг. Амьсгаанч сайхан задарсан. Би тэр газрыг заавал авна. Авчихвал чи миний эхнэр болох уу гэсэн. Тэгэхээр нь би хэлэхгүй юу? Нөгөө юу гэж хэлсэн. Юу гэж хэлсэн юм? Луи Савой төрүүлэх аваас би түүний эхнэр болно гэж хэлсэн. Төрүүлэхгүй бол яах юм? Яахав дээ? Тэгвэл Луи Савой та нар юу гэдэг бэлээ? Луи Савой миний хүүхдүүдийн эцэг болохгүй. Би төрүүлбэл яах юм? Төрүүлэхээ та юу? Хизээч үгүй гэснэ Joy. Тас нэлээ. Joy Molino дайшинцтай хөхөрсөн ч сэтгэлийг нь хөвсөлзүүлээд цаана нэг чихэн чимэгт. Харрингтон ч аль байхын доог тохуунд нь дасж орхиж тоосон ч үгүй. Гагц түүнийгч бус ээрч дагдаг харт цуула цүмийг нь тэгж тарчлаан тамалдаг хүүхэн билээ. Одоо ямар сайхан дур булаам харагдана вэ? Тас нясхийн хүйтэн жаварт хайруулсан хазар нь улаа бутраад тачаангүйхэн жуумагнах уруулн ангас гэд нүд нь гагцаа. Эмсийн харцнаа тодорч хорвоод юутай ч игнэшгүй агуу шунал тачаалаар талимаарч байна. Логс нь хөлийнхэн тэрүүхэнд бөөнөрөө сагсагнан овоорч тэргүүлэгч чонын соёон урт сарсан хоншоороо өвдөг дээр нь эвтэйхэн тавьжээ. За тэр ч яах вэ? Яаж игээд би дөрүүлчих вэ яах вэ? Гэт Харрингтон
буцаж няцашгүйгээр шаллаа. Хөөхөн шүтэн бишрэгч рүүгээ учирт айхан харснаа дараа нь дахиад нохос руугаа харав. Чонын соёо чи юу гэмээр байна? Хэрв үнэхээр бяр зааж тэр газрын зөвшөөрлийг өөрийн болгох хаваас хоёулаа түүний ихнэр болоход яах вэ? Чи юу гэмээр байна? Чонын соёо чихээ соот ойлгон Харингтон руу бүгдхэн архирлаа. Ямар хүүт юм бэ гэж Жой Молина бүсгүй хүний хуйсгнуур зангаар хамаагүй юм хэлээд гэнэтхэн ногсоо босгов. Шүтэн бишрэгч нь түүн рүү хэнэггүйхэн харсаар танилцсан өдрөөсөө таашгүй аашилсаар өдөө хүрсэн болохоор мань хүний эрхэм сайн бүхэн дээр бас тэсвэр төвчээр нь жин дарсаар ажгүй. Чарга нь хөдөлвөө яав. Жой Молино дээр нь үсрэн гараад Эй, чонын соёо, алив шалвлаарай. Хэмээн уухал. Ногтон голын мөсөн дээгүр зураагч зүрэг рүү эргэж дөждөх бээр рүү довтлохож одохыг Харингтон тэргүүнээ хөдөлгөлгүй нүднийхээ булангаар харсаар хоцорвоо. Форт Кудаах руу замсалан гол гаталж оддог уулзварт Жой Молино ногсоо татан эргэж харснаа. Хөөе, залах уу ирхмэ? Хэрв таныг төрүүлэх аваас чонын соёо болно гинэ хэмээн хаш гарч бил. Ийм нэгэн учир ургахаар яадаг билээ. Төөн л үгүй адил энэ явдал нэг мэдхийн хамаг олны сонорыг мэл аваа. Дөждөх бэрийнхэн цөмөөр Жой Молино шүтэн бишрэгчдээсээ хэнийг нь сонгодог бол хэмээн тол гойгоо гашилгаж эхэлснээр барахгүй. Онцог тааварт умбаж мөд болох хуралдаанд тэр төрүүлэн хэмээн оноож баруун солгойгүй лутлут мөрий тавьсаар бүлгөө. Нутгийнхан сүулдэ 2% Агдан талцаж өөрийн хүнээ төрүүлсүгэ хэмээн бачимдан арцаж амжилт ялалтан ногтын дүйз бэр чадлаас шууд хамаарах учир хязгаар нутаг даяар сайн ногсын эрэлт хатва. Ялах хаваас олох олдсон ч үнэнхүү агуу. Хорвоотхосгүй сайхан бүсгүй гихнэрээ болгоно. Багаар бодохны сая долларын үнэтэй алтны уурхаан эзэн болно. Намар Маккормик Бонанзын дэндээс алт олж гин гэсэн сураг гарангуут айлэрт баруун зүгт алт хайхаар утсан Джек Харингтон Луи Савоймитийн улсаас бусдын цөм Серкл дөждөх бэрийнхэн хүртэл бултаараа Юконы ихөөд ундуй сундуй давхиж хандгаан хэвтэр горхины хөвөөнд хүртэл хаа сайгүй баахан гадас шаажээ. Тэгэхэд хараажийн гордох хэмгүй хоосон гэмээр энэ Элдорадо горх анх эзэнтэй болж Олаф Нилсон горхины эргээр 500 футын зайтай баахан гадас шааж орхиод тэр дараа өргөдлөө шуудангаар илгээчихэд өөрөө нэг тийш усанд хайсан чулуу шиг алга болжээ. Газар эзэмших өргөдөл бүртгэдэг хамгийн ойрын уурхаан хэрэг эрхлэх газар тэр үед дөждөх бэрийн нөгөө эргт голын цаана Форт Кудаахын цагдаагийн хуаранд байрлаж байж. Тэгтэл Элдорадогийн ёроол тэр чигээрээ алт гин гисэн цуу дамуг түимэр метасч хэн нэг нь Олаф Нилсон өргөдөл өгсөн нөгөө газраа өөрийн болгохоор юугэн уруудаж яваагүй юм байна. Таминэ хэмээн дорн шиншилчихгүй яав гэж чухам тэр үеэс л гагц алт уг гаах твш хурц хүлээн амирлагч $1000 булаатай эзэнгүй тэр газрыг олон хүн шүлсээ савируулан харж ихэлсэн байна. Гэхдээ арай ч очоод буужид зүрхэлсэнгүй. Хуулиар бол газар эзэмшихээр гадас шааж шав тавьсан хүн 60 хоногийн дотор өргөдлөө баталгаажуулах ёстой. Тэр хугацааг нь дуустал хинч гадаст газарт нь дураар халдах ёсгүй. Тэгээд ч Олаф Нилсон алга болсныг энэ хавийнхан сайн мэдэж байгаа болохоор алтны хайгуулч хэдэн 10 хүн тэр газарт нь шалавхан дахин гадас шааж ногсоо шавдан Форт Кудаах руу давхиж одохсон гихээс тэс чадан байсан цаг билээ. Гэхдээ дөчтөх бэрийнхэн энэ уралдаанд 2хан хүнийг сав. Тэгээд ч суурингийн нэг хэсэг нь Джек Харингтоныг нөгөө хэсэг нь Луи Савойг ялуулсугаа хэмээн хамаг хүчээ шавхаад эхлэнгүүт ганцаараа азаа үзье гэсэн бодол хэний толгойд орох билээ. Тээнхүү мөнөх хүслэнт газраас уурхаан хэрэг эрхлэх газар хүртэл элбэг 100 бэр хэмээн тооцож зам гуласт тэр хоёрт зориулан тус бүр 3 дүйц нохоо сэлгэж хөлөглүүлэхээр бэлдэж эхэлвэ. Хамгийн сүүлчийн бөөхэ бүхнийг шийдэх хойно эдвэх зүтгэлт сайн дурынхан тэр 25 бэрт чухам
бярлаг ноход олж тавих юм шүү хэмээн ихэд чар маажи. Сөүлдээ 2 талын тэмцэл улангасан хурцтаж, шунал хүсэл нь хязгааргүй ориглоод, энэ хязгаар нутагт ногсын үн урд хожид байгаагүйгээр тэнгэрт гатал. Тэмцэл өрсөлдөөн бас хамаг хүний харааг гагц. Жой Молино руу чиглүүлж орхив. Тэрээр энийх үеиméний шалтгаан шалтгаан төдийгүй Берингийн тэнгисээс Чилкутийн даваа хүртэл уудам нутагт буй хамгийн хүчрхэг нохтын эзэн билээ. Ялангуяа тэргүүлэгч нохойн хувьд түүний чонын соёо, хаанхын, хэний ч нохойг урдаа гიშгүүлэхэргүй зүтггүй. Тэр том нохой сүүлчийн бөөхөнд хэний дүйцийг тэргүүлнэм, тэр хүн өөрийгөө өлхөн дөрүүллээ хэмээн тооцож болох буйз. Энэ тухайд хинч үл эргэлзнэ. Гэхдээ өчтөх Берийнхэн юу болохгүйг зөнгөөрөө мэдэх хашир дог улс хойно хинч Жой Молиногоос тэргүүлэгч нохоогоо өгөөч хэмээн гуйж говьшсангүй. Хүний өөрийн аль аль нь тэр давуу байдлаа ашиглахгүй биз хэмээн сэтгэл амарлан найцсаар байв. Гэхдээ ирчүүл ганц ганцаар явах даач, өнөр олол цуглах даач, хүн төрлөختний нэгэн хагас эмсийн чивэлд санаа ёроолгүй гэдгийг юр үл ухнаа. Бүхнийг гэрэлт сайхнаар төсөөлсөөр энэ насаа илээж ингэр бараадна. Тийм л бүдүүн баргийн улс шүү дээ. Дөждөх Берийн ирчүүлч Жой Молиногийн шулмсын дугуй адил адын санааг тэр үед юр тааварлсангүй. Сэжгэлсэн ч үгүй. Тиймдээч мань мэт нь энэ газар ингээд цуглана. Туйлын туяа цэвх хүйтнэр жирвэгнэн мяралцахыг харан чинээ санаач үгүй. Зүүдлээч үгүй явхад эцэг нь энэ хязгаарт ангийн үсний арилжаа 8 эрхэлж явсан юм гинлээ. Гэл хар нүдэн туйлын туяаны охин ингэн чинээ санах вэ хэмээн хожим цөм гаслан амаа барьсан бүлгөө. Үнэндээ төрж өссөн Берх ахуйн Жой Молиног яс махнасаа бүсгүй хүн байдаггүй. Эрчүүлийн зан авирыг андахгүй хүн болтугай хэмээн ихэд эвгэж. Бас хөө бид нэр тоглоод байна гэж эрчүүл мэдээд байгаа хэрнэ. Тоглоом шоглоомыг тийм адтай овтой бодож олох юм чинээ сонссонгүй. Туйхан бүсгүйгээс тийм урам мэх усан бач гарн чинээ сонссонгүй. Үнэндээ тэд эцсийн мөчийг хүртэл гялбсан мэт нүдээ жихаалгасаар хамар дорхоо харалгүй эхэрхэж идэрхэж явсаар дуусчээ. Тэгээд Жой Молино сүүлчийн гол нүдлээ хийнгүүт сая сэхэрч алдсан хорсноо тоолохоос аргагүй эцсэн юм да. Тэгсээр 7 хоногийн ихээр сойронгийнхан Джек Харингтон, Луис Савой нарыг холын замд өдөв. Тэр хоёр хэд хоногийн нөөцтэй явсан бөгөөд ая дуухан явсаар Олаф Нилсны газарт очихын сацуу өөрсдөө ч жаал амарч уралдаан эхлэхээс өмнө ногтынхоо хүчийг сэлбий хэмээн шийджээ. Зам зураа бас сэлгээний ногт ийгч өртөөлж бэлдсэн доорсны алтны хайгуулчдтай нүүр учран золгож сая долларын төлөөх тэмцэлд хинч гар таталгүй хамгаа гаргасныг нүдээр үзв. Тэднийг авснаас хойш 2 хоногийн дараа дөждөх Берийнхэн улаач нараа замд гаргалаа. Эхлээд 75 дахь Берийнхэн илгээж дараа нь 5 дахь ийгэн хамгийн сүүлд 25-д суухыг нь үдэж өгөв. Сүүлчийн бөөханы дүйц ногтын сайхныг ногтыг нь яаж тэгж шилж дүүлгэж аваав вэ? Сойронгийнхан 50 хэмийн тэсгэм хүйтэнд бүтэн цаг ногсын сайхныг шагшин хэлэлцсээр сая нэгэн тэднийг замд нь гаргаж бил. Гэтэл хариугүй хөдөлгөөний даваан дээр Жой Молино давхиж ирвэ. Тэрээр Харингтоны ногтыг залах ёстой Ло Макфейнийг хажуу тийш нь зайсхан дуудаад нэгийг хэлвүү яв, нөгөөх нь амаа ангаагаад мэлэрч хоцров. Тийм чухал үг хэлж улсууд сэртхийгээд явчихл. Манер чонын соёоны хөллөгөөг тайлж Харингтоны ногтын тэргүүнд оруулаад ногтоо уухалсаар юухан өгсөж одвоо. Луис Савой өнгөрчээ хэмээн улс түрхэрл. Жой Молино гэл харнуудээ өдөнгүй гялал зуулснаа чарга эргүүлэн эзгийнхээ байшин руу давхиж одвоо. Шөн дунд ойртсоор 60 хэмийн хүйтэн шөнийн хөл үеиméнийг халуу дүүгсэн урц зөөлөн орноосоо илүүдүүдсэн ангийн арсаар бие өвч ороосон хэдэн 100 хүн Олаф Нилсны гадаст газар багшран цугларав. Зарим нь бүр гацаа барьчихж ногтонч бэлэн хамаг юм ном журмаараа болтугай хэмээн тушаал авсан ахмад Константины морь цагдаагийн багийнхан харуулт гарчээ. Энэ өдрийн сүүлчийн игшин өнөм өхөд улиран одтол
хэнч гадас шаах ёсгүй гэсэн тушаалтай гад. Умард нутагт энэ мэд тушаал Йогов тэнгэрийн зарил газ ч өөрсгүй чанд хатуу байдаг билээ. Дум гэсэн сумж тушаал цаад зөрчсөн буруутныг бурхны мотор лугаа адил эгшин зурт эргэлт буцалтгүй гисгэн цээрлүүлнэ. Цэлмэг хүйтэн шүн ажи. Туйлын туяа, баярын гэрлэж ирвэг нүүлэн, одны гэлбаг бүгээлгэж, хэмжээшгүй агуу ногоон цайвгаар гэгээ зэрэглээтэн, тэнгэр хурмастыг нэлдэн мяралзуулан маналзуулан байна. Хүйтэн ягаан гэлбаан, чанх дээгүр, хуйлран давалгаалж, тэнгэрийн хаяана хурмастын үлэмж бийтэн нүд гэлбан, номон хаалга эрвэс жирвэс босгож буй мэдээ. Энэхүү сүрт үзэгдэлт хэрт хийсэн нохос эрт баларын илэнц хуланцынхаа нэгэн адилаар уртын уртаар уйлан гийн сар байв. Баавгаан ирсэн тахтай цагдаа гартаа цагаа атгсаар сүртэй ураг шалхал. Хүмүүс чарганыхаа дэргэж шавигнан хөлгөөнийхөө ороолтоо гаргаж татаж чангаан нохтой босгов. Дараа нь уралдах гэж буй улс цөм ярсгийн хөдөлж гартаа гадас өргөдлөө тас атгсаар мөнөөх газрын заагт очлоо. Энэ газрын заагийг тэд хичнээн ч удаад авсан билээ. Өдгөө нүдээ аниад явсан ч давь даруй олох буй за. Цагдаа гараа өргөлөө. Илүү дутуу ангийн арс хонжсэлтэй мөрнөөсөө шилгэж эцсийн удаа бүсээ чангалсан тэр олон хүн дохио хүлэн тагчиг болох нь тэр. Бэлт гээд 60 хос бэлий суг татагдаж 60 хос хөмөн гуталт хөл шар хийтэл цас улдав. Хөдлөөд цөм ухасгийн уужим хоосон талбар руу тал талаасан дайрч гол хоёр шав тавигдах учиртай голд нь захт нь гадцаа шаачхаад эргээд голын толгор мөсөн дээр бэв бэлхэн хүлээжгүй чарга нохос руугаа ухаан зулггүй дэрхив. Доо туйгнэн холилд нь нүргэлж их захгүй аваарн багшраа нэжгэнлээ. Чарганууд мөргөлдөн хөлгөөний нохос сэрвэгээ босгон соёо шүдэ яр зайлгаж чарга чихруулан нэгэн рүүгээ асч тэр их багшраан голын нарийнхан гулдэрлийг нам хааж орхив. Шэлбүр саваа эсгчин хүн амтны нуруун дээр хамаа намаагүй тас нисхийн буулаа. Энэх үеийн хажуугаар бас уралдагч бүрийг тойрон нөхтөн шавж нөгөөхөө овоороноос гаргачих санаатай бачимдан зүтгэлдэнэ. Тэгтэл хар хүчээрээ зүтгэлсээр сугарч гарсан чарганууд ганц нэгээрээ зам руу тасран шунгаж дүнсийн баруун дахь эргийн харанхуйд уусан алга болж эхэлвэ. Ийм ноололдон болно гэдгийг Джек Харрингтон даанч мэдэлгүй. Тэгээд ч хүл үемээ жаал татраг хэмээн чарганыхаа дэргэд анан хүлээж байжээ. Луй Савойч өрсөлдөгч нь нохой чаргаар давхихта лот гэдгийг хизээний мэдэх хойно түүнийг харзанхаар шийдэж жаал хүлээзнэв. Тэднийг замдаа гарахад хашигчаан гуухчаан хэдийн алсарч одоод Бононзыг уруудан арваад бээр давхиж байж сая тэр хоёр цоврч тасралтгүй бөөндөө яваа чаргануудыг гүйсэж очиж бил. Уухай гуухчаан бараг л үл дуултна. Юу гэвэс энэ зам дээр нэг нь урагш цойлж гарна гэж сансны гарц. Чарганы нэг улнаас нөгөө уул хүртэл 16 дюйм дагтаршсан замын өргөн ердөө 18хан дюйм хой яах чарга байхгүй. Фөт илүүтэй зузаан цаас дагтаршуулж гаргасан энэ зам гүн ховлоос өөрцгүй. Хоёр талаас нь гялтгансан хөвсгөр цагаан цас бөмбөйтөл хунгарлаастай. Хэнэг нь урдах чаргаа гүйцэхээр замаас гарвас ногс нь гидсээр татсан хөвсгөр цаснаа умбарч дун хорхон явдлаар гэлдэрч эхэлнэ. Тээгүү тэднийг Бононзи Клондайкаар уруудан доовсон хүрч улмаар Юкон руу гарan гартал 15 бээр замд ямар ч өөрчлөлт ахиц гарсангүй. Тэнд тэднийг сэлгээний ногт нь хүлээж байгаа билээ. Гэтэл Харрингтон, Савой хоёр хэргийг нь гаргадаг л юм бол эхний өртөөний ногсыг багтарч үгтлэн зүт гүйсэн ч ёр яадаг юмгээд тавиулуудаа тэндээс 2-3 бээрийн цаана бэв бэлэн хүлээл гэж байсан юмсан ч. Улсууд нохтоо солихоор үймэлдэж байх зуртай. Тэд уралдагчдын талаас илүүг ардаа орхин хол төрүүлж отов. Чарган тэднийг Юка мөрний ханхар цээжнээ гаргах үед урд нь 30 орчим чарга жирийхээрээ жирийж явжээ. Энд харин ёстой шандас мааха хоёроо шалгаж болно. Намар гол мөсөн баримтгаар хидэрч авах үед хоёр талын зузаан хөвөө
Мөсөн дундуур бээр хэртэй өргөн хариг хайлгаж байгаад саяхнаас мөсөнд хужигдсан болохоор даанч тэгэлгүйт. Өдгөө хатаалж хатуураад бүжгийн танхимын шахмал шаллуугаа идэл тэшим сайхан гов гөлгөр тов толгор болжээ. Гялтансан энэ мөсөнд чарганых нь уул хүрэн алдан жирийхэд Харингтон өрөөсөн гараараа тулсхийн өвдөг дээрээ өндийлв. Шилбүрийн сур ногтын толгой дээгүр тас нисхийн эвхэрч аманд багташгүй хараал зүгэл соотон чихэн дээр аянга мэд нүргэлнэ. Чарганууд тол шиг мөсөн дээгүр овон цовон тасарч зөм эцсийн хүчээ шавхан ухас хил. Гэхдээ умард нутагт нохто Джейк Харингтон шиг зүтгүүлдэг унаач ховор. Чарганж тэр дороос сугсуг үсрэн тэмүүлэх үед Луис Савой цасанд нь булуулахгүй юм шүү хэмээн шүд зун зүтгэж тэргүүлэгч нохт нь урдах чаргандаа сарьсан хоншоороо хүргэн алдан сунхийн сайнаар сунаж явлаа. Шингэтэл мөсөн замын дунд хэрд хоёр дахь тавиулууд өөдөөс нь тосоод ирлээ. Харингтон нохсынхоо явдлыг саалгүй сэлгээ нохсынх нь чарга зэрэгцээд ирвүү яв. Экшин зурт өчүүхэн саатан нэг муухай гууглаад нөгөө чарга руугаа өсөрч явдал дундаа нохто занчиж гарлаа. Тавиул хөт чин чарганаасаа өсрээд оочив. Луис Савойч өрсөлдөгчийнхөө нэгэн адил явдал дундаа унаага юуллээ. Гэтэл хөсөр хаягдсан эдсэнгүй нохсон бачимдан мэгдэн ийш тийш тэмүүлэх үед арын чарганууд нь ирж төс хийтэл мөргөөд мөсөн дээр аимшигтай овоор нь ноолон болов. Харингтон ч хурдаа улам нэмлээ. Луис Савойч хоцорсонгүй. Мөсөн зам хариугүй төгсгийн даваан дээр тэд магнайн чаргыг гүйцэж ирэхээр даяллаа. Тээнхүү шунгасаар хөвсгөр зөөлөн хунган дундуур зураагч чарганы нарийнхан зам руу орохвол хоёул хизээний төрөө магнад гарчихсан жирийж явжээ. Хүэтний ирч 60 хэм хүртэл чангарч тас няс гээд явх үед хүн нэг бол хөдөлж үгүй бол дүүдэг асах ёстой. Эстэгвэс энэ хязгаарт удаан тисдэггүй билээ. Харингтон Савай хоёрч чавхтан гүйх чарган дээр хэвдэх эртний аргыг давь даруй сүйхэлв. Тэд чарганаасаа өсөрч буугаад өргөн мөрөвчөөсөө тас зууран халуун цус мах бодийнхэн дагжааг нэг мөсөн хөөж судсаар нь ориглон бүргэлтэл баахан гүйл. Тэгээд тэнхэл барагдангууд хэвтээд өгнө. Хүйтэн жаварт ясн янгантал чарган дээрээ хэвтээд л байна. Тэ нэг гүйсээр нэг хэвцээр тэд 2-3 дахь буйхаг эвхэвэ. Торох юмгүй толгор мөсөн дээр гарвууя. Луис Савой нохто учир зүггүй занчин өрсөлдөгчөө тойрч одъё гэж дахин зүтгэвч даанч сачийг хүрсэнгүй. Араас нь 5 бээр газар цуварч хаягдсан бусад уралдаач нар бас тэднийг гүйцсүгэ хэмээн хичээн шазуур зовж даанч барссангүй. Энэх уралдаанд Джейк Харингтоны өөхлийн хуй мэт хурдыг гагц Луис Савой эр хүн шиг тисч гарчээ. Тэднийг 75 бээр дэх сойрн руу дөхөөд ирэнгүүт Ло Макфейн нохто залсаар өөдөөс нь тосоод очлоо. Нохсыг нь чонын соёо тэргүүлж явсан бөгөөд Харингтон тэргүүлэгч нохойг нь харвууя. Ялалт хэний өвөрт орж ирж буйг дор нь ойлгожээ. Эцсийн энэ бөөхөнд түүний өмнө гიშгэх нохостой хүн өдгөө умардад үгүй болжээ. Луис Савойч Харингтоны нохтын тэргүүнд чонын соёо яваг хараад аргагүй дийлцснээ ойлгож шүднийхээ завсраар сийгүүлэн төлөв бүсгүй хүнд хайрладаг хараал ширээлээ урсгаж гарлаа. Гэхдээ эцсээ хүртэл үзэлцгээр хөмхийгөө зов. Нохт нь журдаа яваа. Чарган дороос манарч буй цасан хույд нүдүүлэн алавхийн зүтгэлж байна ба. Зүүн өмнөдөөс тэнгэр гэгэрч эхлэхэд Харингтон Луис Савой хоёрын нэг нь баяраа багт дааж ядан, нөгөөх нь гунига дааж ядан, Жой Молино энгэгч гэж химэн гайхсаар ал майрсаар басгүй бачуурсаар ухаан жолоогүй урагш довтолгоссоор байв. Дөждөх бэрийнхэн ч цөм үүр цүрээр ангийн арьсан хүнжлөөсөө сугарч чарганы замын хажуугаар ундуй цугларлаа. Чухам тэндээс юухан өгсөж одсон зам алсын алсад нэлээ хэдэн бэрт бүр эхний тохой хүртэл тов харагддаг билээ. Бас голын цааттайх барайны газар, Форт Кудахт уурхайн хэрэг эрхлэх газрын байцаагч тэс чадан хүлээж буй тэр замч алган дээр имшиг элхэн харагдана. Жой Молино нэлээд зайсхан зогсохоо гад ийм аминд тулсан бэрх цагт хэнч түүний нүдний өмнөр бүртэлцэж цасан дээр үзэгдэхтэй үгүй те харлах алсын бараг халахалж зүрхэлсэнгүй.
Тээнхүү улсууд бүсгүй өмнө уужуухан зай гаргаж өгөл. Энд тэндгүй түүдэг дөрүлцэн галын нөөлөг бараацсан алтны хайгуулч нар алт нох хойгоороо бооцоо тавин мөрийг хилэлцэх хагаад чонын соёо төрүүлнэ гэж ярьсан улсал олон байл. Айсви хэмээн улаан арст хөвгүүний цангинсан дуу нарсны оройгоос хадав. Юукны тохой цасан дээр ганц харцыг тодрон харагдсна. Тэр дороо хоёр дахь нь араас нь гараад ирлээ. Хоёр цэгд орхноо томорч араас нь нилээн зайтай бус данч үзэгдэв. Төд удалгүй цөмөөрөө аажуухан чарга нохос чарган дээр гулдаан хөвдсөн улсын дүрдүрхийг хурднаалж тодхон харагдаж эхэлвэ. Чонын соёо төрөнд найсгүй хэмээн цагдаагийн дэслэгч Жой Молиногийн чихэн чивнэв. Жой ихэд сонирхож буйгаа үл нуун өөдөөс нь инээмсэглэнэ. Харигтэн төрүүлнэ. Нэг эсрэг 10-ыг тавь хэмээн хус голын толгой баячуулыныг дуу алдснаа ууттай алтаа гаргаад ирлээ. Хатархан та нарт нэг их өгөөмөр хишиг хүртээдэггүй байх нь гэж Жой Молино цагдаагаас асууж билээ. Дэслэгч толгой сэгсрэв. Танд алтан эс бий юу? Хэр их байна? Хэмээн Жой Молино шалгал. Дэслэгч уутныхаа амны зангилаг тайллаа. Бүсгүй ганцхан хялав гээд доторхийг нь цэнлэж орхив. Энд тийм ээ 200 хэрийн элбэг байна. Тийм үү? Ямада. Би одоо танд нөгөө юу нэг юм шивэнчихв. Тэр хүнтэй мөрөцгтэн гэснээ учир тайхан инээмсэглэж бил. Дэслэгч тээнгэлцэн гол руу харав. Оролдооны манлайд яваа хоёр унаач хоёул өвдөг дээрээ өндөөчгсөн ногтоо хайр найргүй занчиж яваа харагдана. Харингтон төрүүлж явна. Харингтон төрүүлнэ. Нэг эсрэг 10-ыг тавилаа. Хэмээн хуст голын толгой баян дэслэгчийн улаан нүүрэн дээр ууттайгаа сэгсчин орилов. Мөрөцгөн хэмээн Жой дэслэгчийг хатгава. Тэрбэр өөрийн ухаан бодолд бус бүсгүйн сэтгэл татам гуйлтад бууж өгч буйгаа илэрхийлэн мөрөө хавчснаа. Мөрийг тавилаа. Жой Ямада гэсэн шиг толгой дөхөв. Айнэр гүн болвоо. Улсууд мөрийг тавьж дуусчи. Шуурган дундуур шунгаж яваа хэврэгхэн далбаат цав шиг хазайж хэлбий. Дэндэс дондосгийн хошуу сунган довтлсоор чарганууд тэдэн рүү айсвэ. Лой Савой Харингтонтой зуузаа холбож яваач нэгэнт горилго тасарч царай нь хүрлийн бар ачи. Харингтон баруун тийшч зүүн тийшч үл харна. Хөмхийг тас зуужээ. Гүйдэл хэмнэлээ игшин чалталгүй. Замаасаа өчүүхэн гажилгүй. Ногсон шов шулуун намсхийн сун айлдах хагаад чонын соёогийн уужуухан харайлт уу. Өөрийн ирэхгүй бахадмаар зантгар толгоогоо байдгаар нь нугд айлгаж эргэн тойрноо үл үзэн бүгдхэн улин гинсаар төрөл нэгтнээ тэрг үүлэн шавцаар зүтгэлсээр ажгүй. Дөждөх бэрийнхэн амьсгаа даран хүлээл. Гагц ногтын архира шилбүүрийн эсгчийн дуултна. Гэв гэнэтхэн Жой Молиногийн цангилсан дуун анир гүмийг хаг ярав. Чонын соёо og зас хийлээ. Тэр хажуутэш сэвхийтэл эргэж эзэн рүүгээ ухас хийлээ. Хөлгөөнийх нь нохос тэрчгтээ араас нь ханарч чарга нь холь бүсрэн нэг улан дээр хазаах үед Харингтон цас руу хөсөр шидэгдэж Лой Савой хажуугаар нь хуй салхи шиг шуугаад өнгөрвөө. Харингтон босоод харвал өрсөлдөгч нь хэдийнэ голын мөсөн дээгүр гарч уурхайн хэрэг эрхлэх газар руу давхиж яваа харагдана. Тэрхэн эгшинд ард нь улсын дүнгэр ярилцах дуулдаж гашуун үг чихийг нь хайрваа. Тийм ээ. Тэр үнэхээр сайхан явсан. Тэр нөгөө юу гэдэг билээ? Тийм. Бүхний төрөнд явсан. Ээдээ. Аргагүй амтны төрөнд явсан шүү. Хэмээн Жой Молино дэслэгчд шогшрон үг үүлхэн дуулдчихэ.